Өлгийн сумд хийгдэж байгаа бүтээн байгуулалтууд. Увс аймгийн Засаг даргын орлогч Нэм самбуу өлгийн сумд ажиллалаа. Энэ үеэр тус сумд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл явцтай танилцсан юм а. Увс аймгийн өлгийн сумд улсын төсвийн хөрөнгө 1 тэрбум төгрөгөөр сумын төвийн тогтчлолт 1.3 км хатуу хүчтэй автозамын ажлыг Төв дэлгэрэх компани гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар гэрэлтүүлгийн ажил хийгдэж дууссан мөн өлгийн сумын 60 жилийн ойг өгтөж 150 сая төгрөгөөр шинээр наадмын талбай барих ажлыг Хос Одар компани гүйцэтгэж эхлээд байна. Харин соёлын төвийн барилгын их засварыг 450 сая төгрөгөөр гүйцэтгэх ажил эд явагдаж байгаа юм а. Өлгийн сумд бас ажиллаад бүтээн байгуулалтын ажилдаа танилцж явж байна. Өлгийн сумд бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум төгрөгөөр сумын төвийн тогтчлолт 1.3 км замын ажил байна. Энэ замын ажил бол энэ 80%-тай явж байна. Замын ажлын одоо нэг 150 орчим метр газрыг цутгалтын ажлууд ерөнхийдөө дууснаа гэж гүйцэтгэж компани бол танилцуулж байна. За гэрэлтүүлэгний ажил бол нэлээд явсан байна. За энэ жил бол өлгийн сум маань ойтой байгаа. Тийм болохоор бас наадмын талбай соёлын төв гэсэн барилгууд бол засагдж байгаа. Соёлын төвийн барилга бол 450 сая төгрөгийн засвар тавигдсан байгаа. Дээврийн шуурмуудтай болгоод өнөөдөр бол ажлаа бас буулгалтын ажлаа хийгээд өсөлтийн ажлуудаа эхлээд явж байгаа маань. За наадмын талбай ажил бол эхлэлийн шаттай явж байна. Наадмын талбай бол 150 сая төгрөгөөр шинээр баригдаж байгаа. Өнөөдөр бол сум жалгуулалтын шалгарсан компани маань одоо Хос Одар гэх компани бас ажлаа эхлээд явж байна. Энэ бүх ажил маань одоо 7 сарын 25-наас 28-ны хооронд дууснаа гэдэг байдлаар бол танилцуулж байна. Тийм болохоор одоо энэ ажлаа зөвөөр арилж ажиллараа гэдэг зааварчилгаагаа явж байна. Манай компани Увс аймгийн өлгийн суманд улсын төсвийн хөрөнгөөр 1.3 км автозамын цемент бетон хүчтэй автозамын ажлыг гүйцэтгэж 2019 оны 5 сарын 22-ны өдөр гэрээ байгуулан гүйцэтгэжээр ажиллаж байна. Хүчлэлтийн ажил ерөнхийдөө нэг 150 метр хүчлэлтийн ажил үлдээд байгаа. Ерөнхийдөө бүх гэрэлтүүлэхний ажлууд бүгд хийгдсэн байгаад явж байна. Тийм манай одоо нийт ажилчид бол нэг 40-50 ажилтнтайгаар нэг 12 техниктэйгээр ажлаа үргэлжлүүлээд явж байна. Хүлээлгэж өгөх хугацаа маань 19 оны 8 сарын 1-нд энэ өлгийн сумын ойн урд бол хүлээлгэж өгөх хэвээр жоохон шахуу ажиллаж байгаа. Ховд аймгийн нэг компанирээд одоо манад энэ зам тавьсан. Минийхэр одоо замыг бол энэ хүнд одоо баярлуулж зөв сайхан одоо күнэ юу яхарын цементэг бол минийхэр одоо цемент бол нэгт нимба сайхан цэв зам тавьад шонгч гэсэн одоо энэ гэрэл тавьсан. Бас гоё тавьсан. Ингээд энэ замын хамтууланд бол энэ компани хамтууланд бас баярлсан талгсан автомобилнаас илэрхийлэх ёстой баг. Би энэ сумын иргэн хүн учраас энэ замыг одоо дуусгал одоо би бас энэ замыг дагаад хараад ингээд явж ажилч нүс зүгээр ихтэй бас яаж хийж байгаа юм болов гэдгийг бол харж байгаа иргэн хүний хувьд бидний бол юунтэй. Тийм учраас аймгийнхаа бас энэ манай сумд бүтээн байгуулагч байгаа ажлыг бас манай аймагт юу яаж байгаа дарга нарт бас баярлах хэмжээтэй аймгийн хэмжээнд томоохон хөрөнгө оруулалттай нэг сумын соёлын төвийн засвар хийгдэж байна. Засварын ажил маань 400 сая төгрөгийн төсвөл өртөгтэй. Энэ компани бас НББ вебсайт компани бас авч гүйцэтгэж 7 сарын 1-ээс бас ажил эхлээд ажлын бас хувь маань одоо 20 гаруй хувьтай ерөнхийдөө буулгалтын ажлууд ихссэн. Дээврийн хүчлэлтэй ажлыг бол ингээд хөсрэлтэй ажлыг хийгээд бас ингээд явж байна. Наадмын талбай ажлууд маань Хос Одар компани бас гэрээ байгуулад ажлын гүйцэтгэл нь одоо өнөөдрийн байдлаар нэг 50 гаруй хувьтай ингээд явж байна.